За бүхэл бүрийн талах үнэхээр бүхэл бүрийн их байж чаддгүй. Энэ талаарх мэдээллийг энэхүү үйлчлэгээрээ та бүхэнд хүргэж байна. За хүнс үйлдвэрлэгчид, гурил үйлдвэрлэгчид бидний эрүүл мэндэд ашиг тустай сайн нөлөө үзүүлдэг ийм чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа эсхийг хэрэглэгчид болсон бид мэдэх эрхтэй гэж бодож байна. За юуны өмнө эхлээд үрийн талаар товчхон та бүхэндээ ярьж өгье. За үр гаднах хэсэг буюу хальсан хэсэг. За энэ хальсан хэсэгт бидний бид сайн нөлөө үзүүлдэг, миний чухалжилж яриад байдаг файбер буюу ширхэгт эд, торлог эд энэ хэсэгт бол агуулгадаг. За энэ хэсгийг бол бид сайн мэднэ. Буудууныхаа үрийг цайруулад гаднах хэсгийг нь бол хийг болгон малдаа өгдөг. За үрийн дотор хэсэг бол эндосферм буюу цардуулын хэсэг. За жерм буюу хөврлийн хэсэг гэсэн энэ хоёр хэсгээс тогтдог. За цардуулыг бол та бүхэн сайн мэднэ. За нүүрс ус гэж ойлгоорой. За хөврлийн хэсэгт бол нуклеиний хүчил, антиоксидантууд болох полифенол, флавоноид гээд бидний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг бүх зүйлс бол энэ хэсэгт бас агуулгадж байдаг. За одоо бүгдээрээ бүхэл үрээр хийсэн тадах хэрэглээ гэж бодъё. За бидний хоол боловсруулах эрхтнүүдэд байх энзимүүд бүхэл үрийн гаднах хальсан хэсгийг задлах шаардлагатай болдог. За гэвч бидний биед тэр гаднах хальсан хэсгийг бол задлах энзимүүд бол байдаггүй. За ийм учраас бүхэл үрийн дотор хэсэгт, өөрөөр хэлбэл хөврлийн болон цардуулын хэсэгт хүрэхийн тулд чамгүй урт хугацааг бол зарцуулдаг. За иймээс бүхэл үр доошлосоор бүдүүн гидсэнд бол хүрдэг. За бүдүүн гидсэнд бол микробиом гэж ярьдаг маш олон төрлийн хідэн тэрбумаар тоологдох бичил биетүүд бол байдгийг та бүхэн сайн мэднэ. За энэ бичил биетүүд бүхэл үрийг задлж хоололдог. За тэгэхээр би ярьдаг feed the gut буюу бүдүүн гидснийхээ бичил биетүүдийг хооллох шаардлагатай. За энэ бүхэл үрийн талхыг хэрэглэх хамгийн гол утга учир нь бол үүнд л оршиж байгаа. За одоо бүгдээрээ дэлгүүрүүд, супермаркетууд зардаг бүхэл үрийн их талхны талаар авч үзье. За энэ зарж байгаа талх бол бүхэл үрийнхээ биш юм аа. За яагаад гэдэг учрыг та бүхэндээ тайлбарлая. За эхлээд бүхэл үрийг бол мунтаг болтол нь бол тэрэмддэг. За энэ үе шатанд саяны миний ярьдаг хүний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг тэр бүх зүйлс бол агуулгадж байгаа. Гэхдээ асуудлын гол нь болохоор энэ сайн нөлөө үзүүлдэг тэр нуклеиний хүчил, антиоксидантууд эднэр бүтцийг эвдээд салгачхлаар их амархан хуршиж мууддаг. За яг үр чигээрээ байсан бол удаан хадгалагдах боломжтой байдаг. За үүнийг терэмдээ нунтагчлчлаар бүтц нь өөрчлөхөд амархан хуршиж муудаж байгаа. За тэгэхээр эртний Египтийн фараонаар үрийг бүхэл чигээр нь хадгалж байсан ийм бол мэдээлэл байдаг. За бүхэл үрийг терэмдэнгүүт сайн зүйлс нь муудах нь бол цаг хугацааны асуудал болдог. За муудах хуршихын гол шалтгаан нь бол уурэг болон нуклеиний хүчил нь агаарт бол эсэлдэг. За эсэлцгэлээр их муухай амттай болдог. За бүтээгдэхүүнээ муухай амт оруулахын тулд гурил үйлдвэрлэгчид бүхэл үрийг терэмдээд нуклеиний хүчил болон бусад сайн зүйлсийг агуулсан хөврлийн хэсгийг бол ялгаа авдаг. Танд гурил гих цагаан нунтгийг л үлдээдэг. За энэ нунтагд бол файбер буюу ширхэгт торлог тэд бол маш бага хэмжээгээр бол агуулгадаг боловч
цардуудын хэсгийг ийм тойрсон байралтай байдаггүй учраас нөгөө файбраас авах сайн нөлөөг бол бид авч чадахгүй төрдөг. За харин ч бүр эсэргээрээ цардуул ихээр агуулсан. За гурилны цардуул нь шүлсний болон ходоодны хүчлийн үйлчлэлээр задарч сахар болон цусанд орж илгэнд хүрч тэгээ цусан дэх сахарын хэмжээ ихсэх учраас нойр булчирхаанаас инсулин огцом ихээр ялгардаг. За ингэснээр та нөгөө бодисын солилцооны архаг өвчний эрсдлийг бол нэмэгдүүлэхэд хүрдэг. За асуудлын гол нь хүнс үйлдвэрлэгчид гурилын үйлдвэрүүд бүхэл бүрийн бүтээгдэхүүн гэж нэрийддэг боловч үндэ бол бүхэл бүрийн биш юм аа. За бүхэл бүрийн талхыг ер нь яаж таних вэ? За хоёр шинжээр нь бол таньж болно. За нэгдүгээрт нь бол бүхэл бүрийн талах овор хэмжээгээрээ жирийн талхнаас 2 дахин бага овор хэмжээтэй байдаг. За 500 г талхыг адилхан 500 г талхыг 2 гартаа барьж үзээд бүхэл бүрийнх маань 2 дахин бага овортой байх нь. За хоёрдугаарт нь бол маш тийм нягт хатуу байдаг. Үнэхээр бүхэл бүрийн талах хэрглэж байгаа эсхээ бас нэг нягтлаад үзээрэй. За дэлгүүрүүдэд очиод саяны хэлсэн тэр шинж тэмдгүүд үнэхээр таны худалдаж авч байгаа тэр талханд чинь байна уу үгүй гэдгийг шалгаад үзэхэд илүүдэхгүй үстэй. За ингээд таны сонголт мэрэгэн байх тухай эрүүл байцгаая. За энэ өнөөдрийн хүргэсэн мэдээлэл та бүхэнд ашиг тустай байсан бол бусдаа түгээгээрэй.